Сайн мэцхан үзэгчдээ болсон явдлууд шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ өсгөө хитээр хамтдаа өнөөдрийн дугаар эхлүүлнэ. За өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн сэдв юу байгаа вэ? Мэдээж дэлхийн нийтээр үзэж байгаа. Хөл мөн дэлхийн арга шалрах тэмцээнтэй холбоотой тий. Хоёул өнөөдөр зүгээр яг талбай нэг талбай дээрх тоглогч тоглолт гэхээс илүү гоё талбай гадуурх юм нэг одоо фанатуудтай холбоотой сонирхолтой нэг ганц нэг бичлэг үзээ тэрэн дээр ярилцаа гэж бодсон л доо. Тэгэхээр одоо нэг орон орны фанатуудын тий өрмөц байдлууд. Тий яг сүүлийн одоо үед харагдаж байгаа. Тэгээд яг нэг хөлбөмбөг сонирхчдын дунд мэддэг хэрнээ айгүй юм одоо сонирхолтой үзэд өөддгүү тийм одоо фанатуудын реакцныг л үзье гэж бодоод байгаа юм л та. Окей. За эхний сэдв нь юу вэ? Хамтрагчаа. За хамтрагчаа шууд явчих тий. За хоёлоо гоё сэдв рүүгээ орохоос өмнө ивент зэжтэй бас дуртан зүв баг. За манай энэ хүү контент болон одоо дэлхийн арга шалралт тэмцээнтэй холбоотой M Sports дээр орж байгаа бүх контентын аль биесны ивент зэжээр ажиллаж байгаа. Wet буюу Evt Brand-ийн хамт олондоо баярлалаа. За мөн дээрээс нь VNG Travel Agency буюу Европыг танд илүү ойр төлн үрээтэй одоо Монголд байгаа хамгийн хямд одоо зардлаар Европоор аялуулдаг юм компани байна. Энэ компанигаас хамт олонд баярлалаа. За мөн дээрээс нь Selfie олон улсын дата сими хамт олондоо баярлалаа. Дурсамж дүүрэн аяллыг хамтдаа бүтээцэг өрөөтэй. Бас энэ Selfie-гийн дата сим нь бас маш хямдхан юм байлээ. Ер нь манайхны ихэнхийн хэрэг заншдаг симүүдийг бодвол бараг 2 дахин хямдхан датагаар олон улсад явахдаа хүссэн газараа аваад яг аялах боломжтой байлаа. За эдгээр байгууллагуудад баярлалаа. Nice. Баярлалаа. За эхний бичлэг рүү орё тий. За миний сонгож авсан эхний бичлэг болохоор Исланд байгаа. За ягаад энэ бичлэгийг сонгож авсан бэ гэхээр юу шүү дээ. Энэ юу юм бэлээ? 2016 оны Европын аварга дээрээс ерөөдөө одоо Исландын фанатууд дэмжиж одоо олон танигдсан байлээ. Яг энэ үйл явдал. Тэгээд ерөөдөө нөгөө нэг алаа таашдаг. Гэхдээ нөгөө удаанаас хурдны хэмжээрөө ингэж шилжиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө нэг энэ одоо зүйл нөгөө тоглолтын дараа айгүй их хвчлээ хийдэг байсан. Тэгээ 16 оны Европын аваргын дараа яг дэлхийн аваргууд дээр бас айгүй фанатууд тэгээд тоглогч нар өөрсдөө ингэж хийдэг. Тэгээд яг энэ болохоор нөгөө хөлбөмбөгийн одоо фанатуудын хувьд, багуудын хувьд нэг юм тоглолтын дараа сонирхолтой нэг юм одоо үйлдэл болоод үлдсэн байгаа байхгүй. Тэгээд энийг харах юм бол айгүй сонирхолтой харагддаг юм аа. Тоглогч нар тэгээд яг энэ үйл одоо явдалч гэсэн тэгээд яг эхлээсээ төгсгөл хүртэл ингээд нөгөө хурцсаж байгаа нь ерөөдөө нилээн бас нөгөө багаараа огсож байгаа юм шиг ингээд харагдаж байгаа сте. Үзчихсэн энэ яг нөгөө нэг ордны дуу чимээ тэгээд гадаа байгаа одоо гаднаас үзэж байгаа хүмүүсийн дуу чимээн дээр л те энэ яг л Исландийнхан байна гэдгийг бүр ингээд нэм мэдэртэлний нэг өөртөө ээждэгтэй ингээд лап гэж байгаа л ингээд сүйдээ бүр хурцаал бүр ингээд нүүрэглэл ингээд баг ордонд өргөөд байгаа юм дээр дүртэл очиад те. Тэгээ Исланд ч өөрөө одоо бид нар ер нь бол ихэнх нь бидэндээ 400 мянган хүн одоо хүрдгүү шүү дээ ер нь маань сүүлд 395 гэж тэмдэглэгдсэн байлаа. Тэгээд хөлбөмбөг сонирхож байгаа хүмүүс нь бас маш их те. Цөөхөн хүн амтаа улс ихэд нэгдүгээрт яг хөлбөмбөг тоглолтоороо одоо сайн хамгаалтаар ачих юм уу те ингээд танигдсан бол хоёрдугаарт гэх юм бол яг энэ үйл явдлаараа хөлбөмбөгийн ертөнцид бас нэлээд танигдсан байгаа байхгүй. Сонирхолтой. Тэгээд за дараагийн бичлэг болохоор 2010 оны Өмнөд Африкийн бүгд найрамд улс Африкт зохиогдсон дэлхийн аваргын талаар одоо фанатуудтай холбоотой бичлэгийг сонгож авсан. За хоёул бичлэгээ үз тээ. За тэгээ. За энэ тоглолт болохоор нээлтийн тоглолт байгаа. Нээлтийн тоглолт. Тэгээд яг одоо чи сонсч байна уу? Харин санжлаа энэ ингээл баян өрөөдөд байдаг те. Амар лайтаас. Тэгээ яг энэ Vuvuzela гэх нэртэй бүрээ. За хоёулын голын дараа ярьсаа. Хүмүүс хашгирж байгаа цаана бүрээ сонсогдоод байгааз. Энэ нэг 10-ны дэлхийн аваргын яг энэ Vuvuzela-г хүмүүс яг 2 хуваад юм байлээ. 2 багтчдаг сэтгэлийн хувьд. Нэг хэсэг нь болохоор одоо Vuvuzela-г одоо нэг стадионд үзэхэд амар сонирхолтой уур амьсгал нэмээд те хашгираал орилол тэгэнгүүтээ нөгөө бүрээн дуграал бүгдээрээ хашгираал ингээ явж байгаад нэг хэсэг нь болохоор эн чин цэнгэлэхэд за өсрэл за дунджаар нэг 40 мянга 50 мянган хүн үзэж байгаа те. Тэгэхэд бол зурагтаар хэдэн сая хүн үзэж байгаа шүү дээ шууд амжуулалтаар. Шууд амжуулалтын үед яг энэ бүрээ бол үнээр лайтай байсан яг үндэ бол амар төвхтэй.
Тэгээд тоглолтын бүгд 90 минутын турш ингээд бүрээн дуу ингээд хүлээгээд хахаар ингээд яг тоглолт руугаа ингээд ингэхээс гадна чимээ амар ядраад юм билээ. Яг үнэ. Одоо ингээд яхаар нэг юм ардаа нэг юм шуугаад байгаа юм шиг шуугантай шуумын чимээ орж ирээд байгаа юм шиг тий тоглолт үзүүд үнэхээр төвөгтэй. Тэгээд яг энд ордонд байгаа хүмүүст нь бол гоё хэл та. Яг тоглож байгаа хүмүүст бол бас мэдээж хэцүү. Тэгээд тоглож байгаа хүмүүст бол тэгээд эсрэг багийн хөгжөөнд дэмжиж нь бас хэцүү. Тэгээд ингэдэм байх. Вүвзелагийн одоо энэ за нэг стадионд ингээд за нэг 30 40 мянган хүн ингээд зэрэг ингээд үлээж за зэрэг нь цаашинтай ингээд ээжлээд үлээж байгаа юм. Тийм ээжлээд яг үлээж байгаа юм л та. Тасралтгүй үлээж байгаа. Тэгсэн чинь энийг нь болохоор за 127 децибел ерөнхийдөө гарч ирсэн гинэ. Тэнгүүт 127 децибел нь яг за зүгээр харьцуулаад ярих юм бол заяа. Тэгэхээр энэ тоглолтын энэ бүрээг ерөнхийдөө нэг 127 децибел хурж исэн гинэ. Яг ингээд нэг стадионд цугласан нийт ингээ хүмүүс ингээ за мэдээж ээжлэл үлээж байгаа л да. Нэг дор бол мэдээж үлэхгүй шүү дээ. Тэр нэг 40 50 мянган. Тэгээ 127 децибелийг зүгээр өөр зүйлтэй ингээ харьцуулах юм бол ингээ нэг юм за рок тоглолт заяа. Амьд хөгжмийн тоглолт 110-аас 120 децибел хүрдэг заяа. Тэр чинь ингээ амар их өсөөгч ингээ залгаадтай мангар шиг ингээ чанга өсөгчөд ажиллаж байгаа, дуурж байгаа. Тэгэхэд 120 хүрч. Тэнгүүтээ галт наадам заяа. Галт наадмын ер нь солиод амар дуурдаг шүү дээ. Чад бат гэл тэ. Тэр тийшээ ер нь бол ойрхон зогсоход тэгж дуурна гэж байгаа байхгүй юу? Тэрнээс гадна галт тэрэгний чимээ бас ойроос ингэ 120 мөр хүрдэм байна л та. Тэгэхээр хаашаа ингэ чи ингэ болоод өст 90 минутын турш чиний галт тэрэгний хажууд байгаа гэдэг нь өстэй. Эсвэл 90 минутын турш чиний чихэн дээр солиод болоод байгаа байхгүй юу? Эсвэл нэг рок хөгжим хөгжмөд тоглолтын дээр очсон шиг байна шүү дээ. Тэгэхээр ч лайтай байгаа өстэй. Яг үдчихэж байгаа хүмүүст бол шууд дамжуултаар одоо бодвол арай л багасгаж л байгаа байлгүй дээ. Яг юуныхаа шуумыг тэгэхэд бол яг хажууд нэг хүмүүс бол үнэхээр чихэн. Гэхдээ багасгах хэцүү байгаа. Ягаад тэгэхээр бүрээ багасгачих юм бол эсэргээр тэр чинь нөгөө нэг стадионы нэг үзэгчтэй нөгөө нэг уухай тий орилон шарлаанчаан багасчих учраас тодорхой юм тим амар бол багасгах байх. Тэгээ одоо сая ингээд нээлтийн гол чинь угаасаа зохион байгуулагч орон нийтээрээ байгаа шүү дээ тий. Тэнгүүд ихний гол дээр орилж байгаа цаана бүрээ дуурч байгаа байхгүй. Тэгэхээр тийм амар чанга дуу чимээ 90 минутын турш ингээд явж исэн юм байна. Энэ одоо ер нь тэгээд Африкуудын юу болцсон оо? Өмнөд Африкийн одоо үндсэн одоо хөгжин дэмжих арга барил болцсон оо. Энэ бүрээ дараагаар нь ер нь болсон юм уу? Мэдхгүй. Тэгэл одоо болохоор ингээд яг дэлхийн аваргыг дуурсах юм бол яг энэ Вүвзелаг яг Африкаар амар дуурсдаг шүү дээ. Бүрээ гэдгсэн чинь надад нэг зүйл санаанд орчлоо. Спорт ордон дээр болдог гэсэн болж явах үе Монголын дээдлэг биш гэсэн үг. Тэрний үед танан гард багийн хөгжин дэмжигчтэй. Тэгэж орж ирдэг гэж лээ. Бүрээтэй, тэгээ бөмбөртэй. Тэгэл станер өстой тэр чинь тийм олон биш. Тэг нэг 2 3 л бүрээ нэг ганц бөмбөрөн байгаа ш. Тэгэхэд л тэнд байгаа бусад багийн фэнүүдийг бол чимээгүй болгохт л баг нүддэг гэсэн нэгдээд тийм шүү. Тэгээ штэ. Тэгээд тэр бүрээ чинь заримдаа ай маш тоглоо явчихдаг гэсэн шүү дээ, тий. Санжин. Тэрийг сансан ч нэрээ яг иймэрхүү төслөөд хажууд нүддэг гэсэн шүү. За дараагийн имшлэг. За 10 оны дэлхийн аварга иймэрхүү нэг чимээ шугантай байсан бол дараагийн сонгож авсан имшлэг болохоор ер нь бол зөвхөн хөл бөмбөг гэлтгүүгээр бусад спортод ч гэсэн нэлээд тархацсан нөгөө нэг давлгаал нэг ярьдаг шүү дээ. Давлгаа. Wave. Тий. Wave-ийг хамт харъя. Ерөнхий за яг хоо энийг бол угаасаа их бага хэмжээгээр монголч тэр гадаадч тэр ингээл хийдэж штэ. Гэхдээ ингээ стадион дээр мангар сүртэй харагдаж тоглолт явж байгаа. Тэнд ингээ давлгаа явж байгаа. Гэхдээ энэ болохоор дэлхийн аваргын бичлэг биш байгаа. Дэлхийн аваргын бичлэгнүүдийг харахаар ерөөдөө яг зарим нь амар чанар муутай юм лээ. Тэгэхээр энэ өөр багуудын Англи лигийн тоглолтоос авсан байгаа. Энэ нэрээ гоё шүү те. Тэгээд энэ юу юм бэ? Яг нэршлэн болохоор Мексик давлгаа гэдэг нь одоо нэршил юм байна л та. Тэгээд анх яагаад ингэж нэрлэгдсэн гэхээр 1986 оны Мексикт болсон дэлхийн аварга буюу одоо Аргентины наалдар цуутаа төрүүлдэг, хил хамтаа төрүүлдэг тэр жил дээр одоо хөвч нэг шууд амжилтаар харагдсан юм байна. Тэгээ шууд амжилтаар яг нэг давлгаа гэж харагдаа. Тэгээ тэрнээс хойшоо Мексик давлгаа гэдэг нэртэй болсон. Гэхдээ яг тэнд бол үүссэн бол биш юм байл л дээ. Яг анх яасан. Яг анх болохоор 1970-аас 80 оны хооронд нэг Америкийн коллежууд их хвчлээ гэдэг байсан гинэ. Тэгээд ээлж дараалал ингэж нэг босож ясаргаа сүултээ нөгөөдг нь ингээд нэг юм давлгаа шиг болоод ч гэлээ нэг тийм хөө юу ярьтiin бэлээ. Тэгэхээр анх бол энэ давлгаа гэсэн зорилготойгоор хийгээгүй юм биш үү те? Тийм л юм шиг. Би бол тэгж ойлгосон. Гэтэ нэг юм 70-80-аас 80 оны хооронд Америкт одоо коллежийн
спортууд ч бас амар юм хайп өндөр өгдөө шүү дээ. Ингээл уур амьсгал өндөр ингээл яг хөгжөөнд дэмжиж галзуур шүү дээ. Нөгөө сургуулийнхан чи яадаг үлээ. Яг тэр үед л би болсон юм шиг байна. Тэгэл одоо тэгтээ эн чинь зөвхөн хөлбөмбөг биш те. Бусд спортууд дээр ч гэсэн амар их ажиглагддаг шүү дээ. Манай Монголд хүртэл одоо нөгөө нэг Багарана дээр цагсалтай яадаг үлээ те. Хэдэд явна шүү дээ даах те. Дунд нь ороод юм өөр юм хийжсэн ч гэсэн атлалат нэг босоо суучдаг гэсэн те. Тэгэхээр энэ сонирхолтой бас. Энэ бол яг ямар нэгэн орон баг эзэмшээгүй ч гэсэн ер нь ихэнх спортууд дээр ер нь хийгддэг. Ер нь хамгийн амархан бөгөөд гоё харагддаг селебрейт одоо юу үзэгчдийн одоо үйлдэл гэх юм уу те. Тэгээ энд бол дуртай. Энийг нэг хүн ингээл би тэгтээ энийг нэг юм гайхдаг шүү дээ. Талбай дээр ямар ч одоо MC ч юм уу те эхлэе гэж хэлээг байхад яаж хоорондоо тохиролцох эхэлтэй ба тэрийг бодож үзсэн нөө. Нэг одоо тэр чинь одоо ингээл урагшаа иршээ чи баг 100-аад судлаа гоос те. 100 авсан ч магадгүй те. Тэгээ бодоход уртлын дээр иддэг яриа тойлоо дээр иддэг нэг нь яри зохицуулаад байд юм уу яа. Юу яадаг вэ одоо чинь ингээд нэг хэсэг дээр суучсан те нэг 5 6 нэг 10 хүн босоод тэггүүт нь босч явал нөгөөтг нь ихээсээ бага болол тэгэл ихээрээ тойрч мард нэг тэмэрхүүл юм байгаад гэдэг. Тэрнээс яриа тохирно гэсэн юм байхгүй хаа угаасаа те. Би одоо гайхаад нэг гар нь очил. За одоо энэ дээр явж байгаа бөөнөрөө эхлээд боссон шүү гэл нэг зохицуулаад. За битгээрсэн тэгээд спорт гэдэг тэгээд ямар нэг юм дээр нэгтгэл ингээл болчих юм да те. За дараагийн бичлэг. Энэ дэлхийн аврагтаа аюу их одоо харагдаж байгаа. Түрүү юу хэлсэн шүү дээ. Исланд чин одоо Скандинавийн орны те Вайкинг ер нь одоо соёлтой холбоотой улс орн бол тэрнтэй яг адилхан бас нэг орн бол Норвег байгаа те. За Норвег гэхэр чи барыг шууд санах бах та. За ойлгомжтой л та те. Тий. За үнэхээр энэ дэлхийн аврагыг чимж байгаа нэрээ тоглоомчгүй. Бараг Норвегийн тоглолтыг үзэж дуусчаад энэ хөлөлт төгөлцөөлж шүү хүмүүс тий. Тэгээд тоглогч нар нь үзэгчд бүгд амар сэтгэл хангалуун. Тэгээ энийг үзгээр нэг цаанаасаа бас нэг юм огшолт бас мэдрэгдээд байгаа байхгүй юу? Багийн ахлагч Марти Одегард бөмбөрийн дуугаар хэмжээгээр эхлүүлээл. Тэгээд яг одоо үзэж байгаа хөгжөөнд дэнжчтэд хамт яг нэг цэг дээр байгаа шүү гэдэг яг тэр мэдрэмжийг өгөхөр бас амар гоё байхгүй юу? Би бол энийг бол ингэж л эдэр ч нөгөө нэг багч завтай шүү дээ. Нөгөө нэг заваараа яг нэг бүгдээр нэг завин дээр сууж одоо муугар хэлэхэд бол тий эзэлж байгаа шүү гэдэг юм. Одоо санааг агуулдаг гэж би ойлгоод байгаа. Яа энэ бол сүртэй. Нордныг үлэнгээр дээр гэдэг. Амар тий. Йой. Тэгэд одоо дэлхийн аврагч чинь ингээд Америк одоо ингээд том хотод болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь York Street дээр те гадаа гудамжинд яг нөгөө нэг юм фанатуудыг суулгасан. Ер нь амар боломжтой үл энд бүр энд хийж зөвхөн энэ стадион дотор биш. Тэр White God. Сүртэй тэр зүгт. Тэг ингээ энэ донд нэг өөр орны нөхдөд төртлгээс цоорч явж байгаа сте. Энэ бол энэ дэлхийн аврагыг чимж байгаа маш том селебрэшнүүдийн нэг шүү. Ер нь бол Норвегч тэгээ энэ жил өнгөтэй ч байгаа тий угаасаа. Гоё гайхалтай бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Тэгээд эн чин энэ хэд чин Норвег чин 1998 онд сүүл дэлхийн аврагт оролцоод тэрнээс хойш ерөөсөө дэлхийн авраг өнчөж байгаад энэ жил ирж байгаа байхгүй юу? Тэр утгаараа ач холбогдлын хувьд ч гэсэн фанатууд нэг амар өсөглөн байдаг шүү дээ. Яг тэр мэдрэмж өдрөө. Тэнгүүтээ одоо би дахиад нэг холбоотой бичлэг нь энэ байна. Норвегийн парламентын гишүүд. Одоо парламент дээр хийж байгаа. Одоо их хурлын даргын алах байгаас тээ. Хурал даргалагч тээ. Йой. Улсаараа дэмжиж штэ. Тэгээд нөгөө парламентын гишүүдийн те улс төрийнхний одоо нөгөө багтаа үзүүлж байгаа ийм одоо дэмжлэг гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ бас амар гоё юмсан одоо. Тийм энэ үнээр гоё юм. Норвег чинь жил яалч ач холбогдол өгж байгаа л да. Нөгөө нэг дэлхийн аврагт хэрэгс өмнө нөгөө зураг авалтыг харсан уу? Бөөнөрөө нөгөө яг Вайкингийнхаа хувцсыг өмссөн. Тэнгүүтээ хааланд яг тухайн үед байхгүй жоо доторч ирж зураг авалтанд оролцсон байлээ. Гэтэл тэр одоо энэ өгж байгаа ач холбогдолтой ингээд би нэг ингэж гарч иж байгаа бол Норвегийн жил бол яалч онцгоо. Тэгээд саний энэ бол нөгөөсөө энэ жилийн бол чимэг болсон л юу болж энэ да. Өнгөрс хэдэн оны
За дэлхийн авраг биш гэж магадгүй би буруу санаж магадгүй. Австралийн шгшээ багийнхан ер нь хөл бөмбөг, сакс, бейсбол одоо нэг Америк хөл бөмбөг гэл те маш олон одоо спорт Шинэ Зеланд дээр. Тийм Шинэ Зеланд дээр ч нөгөө хоккей гэдэг. Тэр бас нэг хэсэг бас амар бүүн болж ирсэн тийм. Гарч ирэл нөгөө баг нь бүр гайхаал те. Сакс бөмбөгийн дэлхийн авраг дээр ч нэг Америктэй тоглохгүй байжсэн чи Америкууд бүр гайхаа эднэр тий яагаад нэг Шинэ Зеланд тий. Тийм Шинэ Зеланд. Яг нэг тоглож байсан баг нь. Тэр чи юу өстэй нөгөө нэг хард нөгөө нэг бахан нөгөө нэг NBA супер одууд чи хийж байгааг нь хараад ингээ гайхаа зогсчихдоо шүү дээ. Тэгээд яг уу мэдээж нөө уур чадрын хувьд амар хол байсан. Гэтэ яг үнэндээ ийм ойролцоо төвшөнд хоёр баг тоглож байгаад яг тгээ ихлэл эвгүй те. Эвгүй шүү дээ. Эвгүй. Алах гэдэг чиг гарч ирээ те. Тэгээ амар ширүүн төрхтэй царайтай яг нэг тиймэрхүү юуг харах юм бол угаасаа хийн ч айн л та. Эвгүй л те. Сахалтай том бит те. Яг нэг хуучны Викингууд гэдэг шиг. За миний үзүүлэх бичлэгүүд болохоор энэ жилийн дэлхийн авраг гэлтгүй ер нь ордон дээр үзэж байгаа хүмүүсийн селебрашн нэг иймэрхүү байд юм байна те. Тэгтээ энэ чинь ордон ч бол нэг үсрээл за дунджаар нэг 80,000 хүний судалтай байна уу те. За нэг 80 100 байгаа бах те. Макста нэг 100 тэгээд нэг 40 50 60. Тэгээд нэг 60,000 хүн яг шууд үздэг ч юм уу тиймэрхүү баг. Яг үндэ энийг тасбар авч үзээгүй маш олон хүмүүс байгаа. Маш олон хүмүүс одоо орондоо өөртөө гудамж том стадиондоо те. Одоо паркта үздэг те. За эндээс би нэг 2 3 жишээ олгож үзүүлэх гээд байгаа. За эхнийх нь бол Мексик шаг. За Мексикууд бол өөрсдөө бол за Мексикийн фанатууд дэлхийд угаасаа дархлагдсан доо ер нь бол хамгийн үнэт фанатуудын нэг гэж яригддаг. Ер нь л энэ жил ахын нутагтаараа болж байгаа ч гэсэн ер нь өнгөрсөн дэлхийн аврагууд дээр дандаа маш олон хувийн эрдтэйгээр фанатууд нь очиж үздэг. Өөрсдөө ингээд юун дээр талбай дээр үздэг тий. За одоо хэлээд үл энэ бичлэгийг харъя. Мексик энэ жилийн хасагдах шатанд шалгарсан тоглолт. За энэ үнцэн талбай дээр цугларсан. Энэ хараа. Хөө юу вэ? Зүгээр ингээд энэ том юугаа зүгээр ингээд ямар ч хүн явах зайг болсон ингээд дүрхцсэн. Энэ амар урт гудамж юм тий. Тэг ингэж эхэлж байгаа юм. Йоо. Ингээ боротооч гэсэн ингээд бөөнөрөө. Үзээд. Тэгээ Мексикийн шишээ багийг ингэдэм байх ер нь. Энэ жил яг дэлхийн аврах дээр юу эзэн орноор ингэж оролцож байгаа болохоос ш. Одоо энэ шивтрын тоглолтууд Монголд чинь Америкт болно шүү дээ. Тэгээд тэнгүүд ямар ч тоглолтыг эднэр газраарч бай, онгоцорч бай, заваарч очиж үздэг гинэ. Тэгээд нийт үзэж байгаа юу Мексикийн тоглож байгаа тоглолтын дандаа 80% нь Мексикд өөртөө бүрдүүлж үздэг гэсэн юм статистик байт юм байна. Тэгэхээр дандаа дүүрэн шахав үздэг. Юу юм шүү дээ. Хөл бөмбөгийн Нью-Йорк Никс юм шүү дээ. Нью-Йорк Никс ч одоо бүр амар шүү дээ. Тэг ингэж годамжаа дүүргэж үздэг. Тэг Мексикч ч өөртөө бас нөгөө нэг стадиум культур бас ихтэй. Стадиум дээр очингуудаа бага яаж дэмжих ухаалах гэдэг юм маш сайн мэддэг. Яг энэ яаж яг төрийн далбааныхаа яг өнгөөр ингэж бүр ордноо өөр өнгөтэй болгож хүртэл ингэж сууж мууж байсан тохиолдолд байдаг. Тэгээд нөгөө нэг ээлтэригээд Мексикийн шгшээ багийнхаа үндсэн дуугаа дуулаад ингээд эдгээр ч одоо энэ юу яаж маш тарах юм хинж өгдөө. Тийм шүү дээ. Маа Мексикч чинь дуу чарт юм шүү дээ. Тий. Тэгээд эдгээр ингэдэг гинэ бас тоглолт дуусаад хожсон ч хожигдсон ч бөөнөрөө гараал годамждаг бүжиглцдэг гинэ бас. Ерөөсөө бүжиглээ. Тий. Тэгээд тэр нэгээс 2 хоног бас үргэлжлдэг гинэ. Юу лээ Мексикч энэгтэхтэй ойрхон байлаа. Хожигдсон тийм үү бүжиглээ гээл. Хожигдсон тэгвэл бүжиглээ гээл. Бараг л тэгдэм шиг байгаа. Энэ бол энэ жилийн одоо Мексик гэдэг гарч байгаа реакшн. Гоё харагдчих тий. Одоо манайхаар монголоор ингээд энийг талбайг хараад баруун зүүн дөрвөн замаас хоёр талаас ингээд голдоо уулзаал үзэж байгаа юм да тий. Тэгээ чи бас урагшаа хойшоо явцсан юм шүү дээ. Тий, явцсан байгаа цаашаагаас байгаа тий. За Мексикийн шгшээ багийн хувьд бол иймэрхүү байна. Амар юм байна. За дараагийнх нь мэдээж энэ дэлхийн аваргын хамгийн том фаворитууд нэг Аргентины шгшээ баг. За аргентинчууд жилийн дэлхийн аврагт одоо аврага хамгаалах гэж ярьж байгаа тийм. За тэрнээс гадна бас Аргентины фэнүүд ямар амар вэ гэдгийг мэдж байгаа тийм. Ер нь хөл бөмбөгийг өөртөө бараг шашин шигээ үздсэн. Тэгээд агуу тоглогчдгээ бурхан шигээ үздсэн. Тийм ард түмэн шүү дээ. Сая хүртэл одоо юу ярих тоглолтыг энэ дугаар яг дараа нь цэцэгдэх тоглолтоо энэ тоглолт усны дараа болох цэцэгдэх байх. Хасагдах шатны эхний тоглолтыг тоглолтын ордон чинь 60,000 70,000 хүн судалгаа шүү дээ. 50,000 хүн очиж үзнэ гэдэг аль хэдийн захиалга өгсөн судалгаа гарсан байлээ.
Майами руу ниснэ гэж Аргентинаас байсан. Тийм шүү дээ. Аргентины фэнүүд чинь ер нь алдартай шүү дээ. Тэгээд энийг одоо чиний үзүүлэгч бичлэгийг би бараг таачлаа байна л да. Чи юу ч ярьж арч. Дэлхийн аварга болсны дараах өнгөрсөн дэлхийн аварга. Өнгөрсөн дэлхийн аварга Буэнос Айрест. За энэ бол өстой нэр амар юм болсон. Тэгээ энэ амар угаасаа. Энд чинь саяны Мексикийн талбайг бол бүр ингээд мангар өргөн байгаа. Тэгээд ингээд энэ төвтөл байгаа хитэн жишээг чигсэн одоо юм салаа готож үзэж штэ тэд нар нүртэл ингээд баг эцэн харагдахгүй болтлаа ингээд дүүрцэн. Йоо нэг бидний шаргаал цэгэл дээрээс л ингэж хардаг та тий. Хүнд гараад. За ингэж нэг аварган баяраад тэмдэглэж бүр нэг цангаагаа тайсан да. За энэ оройн бол мэдээж ойлгомжтой тий. За тэгээд бас өдөржингөө бүжгэлцдэг. Энэ дэр ингэсэн байхгүй юу? За би яагаад мэдээд байна гэхээр би өөрөө Аргентины фэн байхгүй юу? Ааха. Энэ дэр ирсэн хүмүүсийг нь барагцаалвал заяа 3.5-аас 4 сая хүн ирсэн гэж ярьдیں۔ Пүү. Гэдэг чи одоо Монгол улс буюу бүгд түнээс авсан. Харин тийм бооз магадaltaа тэгэнгүүт энд чинь дунд нь нэг Аргентин шиг шагч автобустаа орж ирдэг байхгүй. Энэ дундаас нь гарч чаддаг юм. Дараа нь онгоцоор аваа гардаг байхгүй. Йоо. Тэгээд баг 2 хүн тутмын нэг нь автобус руу орох гэж үсрэх гэж дайрж исэн гэж ярьдیں۔ Наач мөр алдартай бүр амар юм бас тий. Үнэхээр амар. За. Угаасаа цангаа тайлсан яг тийм юу исэн шүү дээ. Айл 86 оноос хойш ямар ч цом аваагүйсэн шигшээ гэж бодлоо. Энэ жил Аргентины фэнүүд тэр жил бол Аргентины фэнүүд гэлтгүү тэгээ яг одоо энд байгаа хүмүүс ч одоо баярлахгүй. Манай Монголын тишээгээ тэр энийг харахаар би зүгээр юу бодод тээ. Олимпиалт авдаг. Яасан тэр оройч нэрээ баг цагдаа байхгүйсэн дөө. Тэр ч угаасаа юм. Харсан хүн болгондоо тог зараал. Тэр тог мог нэр би гайхаад ич. Хаанаас гараад ирд юм бол тэр чин юу юм шүү нөө. Тэр ч угсаа наадмын дараа байсан юм шүү. Тийм нөгөө наадмаар хэрэгжсэн тухай ашиглалт юм болов. Наадмын дараа байсан. Тэгээд чинь бүр машин болгон Монголын төгтөө. Харин тийм нөхлөөр зарим нь угаасаа тэгээ баярлаад бүгдийг тараасан бохоо зарж ирсэн нөхлөө те. Тэрнээс нэг тэр үеэр бол ашиг угаасаа олоогүй юу. Би бол тэгж бодохгүй нэ арай. Тэр өдөр чинь гимт тэр мэрийг юм уу яг тэгээ баг талбай болоо дээрээс хүмүүст нь ихэнх жоохон халамцуудуу тэгэл ер нь баяр зэнсэн хүмүүс их байсан те. Тий угаас тэгээд нөгөө Монголын нөгөө нэг аж аргалын индекс тэр үед л нэг дээшсэн багтаа тэгснээс. Ерөнхийдөө эдгээр нь гарч ирсэн те. Орилцсон тэр бол гоё шээ. Тэгэхээр бас манай монголчууд бас иймэрхүү томдлогийн авраг тэмцээнд хэрэг оролцоод амжилт үзүүл бас л иймэрхүү л реакшн гаргана те. За хамгийн өрн чигээр сая 3-3 дэлхийн авраар мөнгө авах чинь талбайг дүүргэсэн шүү дээ. Талбай дүүрээд бүр за угаасаа 3-3 яг тоглолтын талбай бол дүүрэх нь ойлгомжтой үзэгчийн талбай. Тэгэхэд талбай дүүрээд нөгөө хангардын нөгөө жилийн үн дээр нь хүртэл гаргаад те. Тэр бас маш амар атмосфер үрдүүлсэн те. Тэ амар өсөө. За энэ бол одоо сая Аргентины юу Английн хөгжин дэмжигчтэй байгаа. За ер нь юу гэлтгүү нөгөө ордон гэлтгүү яг гадуур үзэж байгаа хүмүүс эдгээр бол энэ юу яаж байгаа байхгүй зүгээр л Лондоны зүгээр нөгөө нэг ажиллаа хийж байгаа нөгөө нэг юуныхаа завсарлагаараар гарч ирж үзэж байгаа үзэгчтэй байхгүй. За тэгээ гарч ирээд үзэж байгаа. Тэгээд Англи юу хожоод гол оруулсны дараа. Дараах юу. За яг гол орсны дараах яг энэ мөчн бол бүр амар. Яг гол оруулах гэж яа тэр нэг залуу болоо бүр юм бацаач чадсан. Сайн тэрнийг зөөгч. Яг гол орсны дараа нэг баярснаа буцаа ажиллаа гэж. Англи фэнүүдтэй бас юу ярих вэ? Бас л нөгөө дэлхийн хамгийн чанга тийм шүү дээ. фэнүүд нэг шүү дээ. Тэгээ ялангуяа энэ англи гэлтгүүний Европын орнуудын Испаничууд юм уу те Бельгичүүд юм орнуудын фэнүүд чинь болохоор угаасаа хөлбөмбөгийн соёл өндөртэй. Тэгээд маш том клубүүд угаасаа одоо харьяалагддаг те. Тэгвэл тэр клубийн фэнүүдэд дагаж дэмждэг учраас ингэж яадаг. Тэгээ англи фэнүүд гэснээс англи фэнүүд юу ичт юм бэ? Нөгөө аялахта дандаа юм групп баялаг зохиочт юм байна. Одоо фэнүүдэр гэсэн үг те. Фэнүүдэрээ групп баялаг зохиогоод автобусаар ч юм онгоцоор ч юм ингээ групп баялаг тэр нь маш одоо ингээ зөвхөн одоо багаа дэмжихээс илүүтэй тухайн одоо орныхоо юуг сурчилж хүртэл явд юм байна англи фэнүүд чинь англиас сурчилж. Тийш зарим кино минунд дэр чинь автобусаар явж байдаг шүү дээ. Тий автобусаар ер нь ихэнх нь яваад аялаад сурцсан. Тий одоо нөгөө Манчестер Юнайтедийн нэг юм алдартай
фэнүүд штэ. Би нэрийг үнэхээр санахгүй байна. Гэхдээ нэг ийм хулиган дандаа нөгөө кино минь тоглолдог. Гэхдээ амьдрал дээр United-ийн бүр галзуу фанат гэдэг. Тэг яг тэр жүжигчний тоглосон ингээл нэг кино минь дээр яг ингээ автобусаараа явчихдаг байхгүй. Тоглолтоос тоглолтын хооронд ингээл автобусаараа явал. Тэгэл заримдаа зодтолтой те. Яг нэг тиймэрхүү л уур амьсгалтай байдаг хэл та. За Англид хот бол юм байна. За гих мэтчлэн ингээд бүх орнуудын фэнүүд ингэ яриад байвал маш олон одоо гайхалтай соёлтой фэнүүдтэй орнууд байгаа тий. За ойрын жишээгүүл сая Японы жишээ баг байна тий. Өөртөөгөө одоо тэр имэг цэцтэй байдлаа дэлхийн нийтэд сурталчилж одоо хогоо түүж гараад түүж аваад ингээл хайдагтай олимпиар ч гэсэн бас тэгжсэн удаатай тий. Ер нь бүх спортоор тэгж. Тийм бүх спортоор тэгдэг. Тэгсэн чи дараа нэг муухай мэдээ гарчихсан тий. Эмэгтэйчүүд нь гэртээ юм байгаа ч гэдэгцээс тий. Тэр жоохон муухай юм болсон тий. Гих мэтчлэн иймэрхүү гайхалтай фэнүүдэр дүүрэн тэ дэлхийн нийт спортт яг одоо анхаарлаа хандуулсан гайхалтай үе мөч бол өнгөрч байна да. За чиний хувьд мөнөө төгсгөлтөн чамаас нэг зүйл алцсахад чи за Аргентин фэн гэсэн шүү дээ. Ер нь Монгол фэнүүд хэрвээ ингээд олон улсад ингээд гарвал ямар нэг юм селебрашн хийх бол чи юу чи гэж бодож чинь ер нь. Монголын фэнүүд үү? Тийм Монголын фэнүүд. Сая хийцэн шүү дээ. Энэ үү? Тэр шүү дээ. Ер нь тэр одоо ингээд символ болж чадгаа ер нь. Боломжтой шүү дээ. Тэгээд энэ асуултан дээр чинь дөрүүлээд бас зүгээр ярилцъя, хальт ярилцъя гэвэл. Одоо яг ингээд за сая Олимпийн алт авдаг үеэр байна те хоол ярьсан. Маш их нөө хөгжөөнд дэмжиж гарч ирсэн. За дэлхийн аварга үеэр эсвэл Монголын үеэр ч юм уу дэсгсэний дэлхийн аварга. Ингээд хүмүүс яг гарч ирсэн л гэхдээ энийг давх ууц хэмжээний тим одоо монголчууд дахиад нэг ингээд одоо Олимпийн аварга авахд бол тэр хэмжээнд хүрэхгүй байгаа анхны хэмжээнд миний бодлоор зүгээр. Гэхдээ ингээд улс даяараа бүр ингээд те цугсан байгаа газруудтай ингээд бүр амар бүүм хийх тийм спорт одоо юу гэдэг амжилт үзүүлэлт ямар спорт төр байж болох боломжтой бол ингээд бодохоор яа начтай хэцүү асуулт шүү дээ. Маш олон спортууд л гарсан байна л да. Гэхдээ улс даяараа байлгаар за Монголд зол нэг тохаа. Монголд үнэхээр аврах одоо юу мажорын аврах авчил тий. Мажорын аврах авчил үнэхээр тэгэх баг. Тэгээд юу яд штэ яг үнэндээ бас 3-3-ын эрэгтэй шгшаагийг монголчууд амар дэмждэг штэ. Эрэгтэй шгшээ баг дэлхийн аврагт магадгүй төрүүлвэл те. Тийм штэ. Эмэгтэй шгшааг дэлхийн аврагт төрүүлвэл те. Ер нь сакстай холбоотой байж болж чинь эсвэл e-спорттой холбоотойс байж болдог штэ. Сакс эсвэл Азийн аврагт төрүүлчих юм уу тий. Тий. Амар штэ Азийн аврагт төрүүлчихвэл бүр хүнтэй мэрх хэвээр. Тийм штэ. Урьдчилан шатан тоглодог. Тий. Одоо ус штэ. Гэх мэтлээ ерөөдөө дандаа нэг багийн спорт байх магадaltaй байна те. Тийм, юу багийн спорт. За олимпиар бол мэдээд ойлгомжтой бах уу. Тэгээд манай ганцаар чөлөөтчудаа одоо бай тарва юу ч үгүй бокс ч гэдэг юм уу те. Аль нэг нь алт авахд. Тэг нь бас л манайхан чи. Тий. Нөгөө анх ширтаа хүрхгүй ч гэсэн дээр бас гисэн гэхдээ бас л ингээд маш олон хүнийг л ер нь бол яах байх л та. Бараг бүх хүнийг л баярлуулна шүү дээ. Тэгэл яах вэ? Тийм мөч нэг гоё одохгүй ирээсэй те. Тэнгүүдээ талбай дөрөн те. Нөгөө нэг дайчт мориндоо celebration хийвэл бас гоё шүү дээ, тийм шүү дээ. Тийм байна. Нэрээ дайчт мориндоо ч ер нь л олон хүмүүс очсон шүү те. Хөрсөн те. Энэ тентгийн талбай нийлхий спортууд. Тэгээ яаж яах нөгөө нэг оролцсон тамирчид нь өөрөө бас нөгөө нэг спортын төлөөлөлөд байгаа юм л те. Монголд жишээлбэл одоо сасамбгийн төлөөлөл болол хандаа одоо волейболын төлөөлөл болол юу гэдэг чинь те ахын баярч одоо бүхийнхэн төлөөлөл болол гэх мэтчил маш том одоо монголчууд үздэг дийлхийн үздэг спортуудын төлөөлөл шүү дээ. Тэгэхээр бас нөлөөлөх юм байна те. Надад л тэгвэл гоё санагдчихна бас байж болох юм байна. Тэсээс нь жоо юм байна. Байж болох юм байна. Үзэгчдээ та бүхэн бас яг монголчуудын одоо яг ийм дэлхийд давцсан төрсөлдөх хэмжээнд өрсөлдөд бид нар яг ямар шүү celebration-ээр тэмдэглэл гой санагдах таад бас communist зүйлдгээр бас сонирхолтой байх болов те. За тэгээд төгсгөлт нэвэн зэгчтэй бас баярлалаа гэж дахин хэлье. Wet буюу Eft брендийн одоо хамт олондоо баярлалаа. За Монголд оруулж ирж байгаа хамгийн чанартай дахиах хамгаахыг та бүхэн сонгох боломжтой. За мөн дээрэс нь VNG Travel Agency Европоор таныг хамгийн одоо хямд зардлаар маш гайхалтай орнуудаар аялуулна. Одоо саний хэлсэн маш олон Европын орнууд байгаа. Тэнд та Монголд байхгүй хамгийн баг хямд зарлаар аялуулж байгаа шүү. За мөн дээрэс нь за selfie олон улсын дата сим үйлчилгээний хамт олон тус баярлалаа. За бас л олон улсад гарах олон улсад явж байхдаа та аял цуглаар одоо энэ 100-ны аял цуглаар тий явхдаа та сонгох юм бол одоо Монголд гаргаж байгаа бусад одоо дата симүүдээс 2 дахин хямд үнэтэйгээр танд санал болгож байгаа. За тэгээд энэхүү газар та баярлалаа гэж хэлье. За тэгээд эрт дугаараар уулзтлаа. Баяр та.